Мэдрэлийн эс нейрон. Мэдрэлийн эргэтэн тогтолцоо нейрон гэсэн өрмөц эсээс тогтдог бөгөөд энэ нь мэдрэлийн эргэтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны үндсэн нэгж юм. Нейроны их биеэс мэдээлэл дамжуулах, бусад нейронтой холбогдох үүрэгтэй урт богино сэртэнгүүд сунаж гарсан байх бөгөөд тэдгээр нь мэдрэлийн ширхгийг үүсгэнэ. Дендрит мэдээллийг хүлээн авах, аксон дамжуулах, их бие нэгтгэн дүгнэх үүрэгтэй. Мэдрэлийн эсийн бүтцийг авч үзвэл их бие дендрит, аксон, бөөм, шваннис, мээлэн бүрхүүл, ранвигийн баримаас бүтдэг байна. Их бие түүнийг хамгаалдаг мембранаар хүрээлэгдсэн боловч хүрээлэн байгаа орчинтойгоо харилцах боломжийг олгодог. Их бие нь үндсэндээ нейроны цөм юм. Түүний үүрэг бол эсийг хадгалах, мэдрэлийн эсийг үр дүнтэй ажилуулах явдал юм. Дендрит нейроны богино сэртэнг дендрит гэдэг ба олон салаалсан байна. Дендритүүд мэдрэлийн импульсыг ойрхон байгаа бусад нейронуудаас цуглуулж аваад түүнийгээ нейроны их бие рүү дамжуулдаг. Аксон нейроны урт сэртэнг аксон гэдэг бөгөөд нейроны их биеэс бусад эд эффект руу мэдээллийг дамжуулна. Аксон нь насанд хүрсэн хүмүүс болон зарим сээр нуруутанд 1 метрээс урт байх бөгөөд ихэвчлэн салаалдаггүй. Мээлэн бүрхүүл нь аксоны эргэн тойронд үүсдэг тусгаарлагч давхар бөгөөд мэдрэлийн импульс нь аксоны дагуу илүү хурдан дамжих боломжийг олгож өгнө. Ранвигийн барим мэдрэлийн ширхгийг мээлэн бүрхөвчийн хооронд 0.5 микрометр хэмжээтэй мээлэн бүрхүүл хучигдаагүй хэсэг байдаг. Үүнийг ранвигийн барим гэж нэрлэдэг. Сэрэл удаан дамждаг. Нейроныг сэртэнгийнхэн тоогоор олон туйлт, 2 туйлт, 1 туйлт гэж ангилдаг. Нейрон буюу мэдрэлийн эсийн мэдээллийг хүлээн авах, дамжуулах, хадгалах, боловсруулах, гадны цочролд хариу үйлдэл үзүүлэх, бусад нейронтой холбогдох үүрэгтэй. Нейроныг гүйцэтгэх үүргээр нь мэдрэхүй нейрон, завсрын нейрон, хөдөлгөөний нейрон гэж 3 ангилдаг. Мэдрэхүй нейрон төвд тэмүүлэх буюу афферент ширхгээс тогтдог. Нугсанд байрлах сэрлийг бусад нейронууд руу дамжуулах үүрэгтэй нейроныг завсрын нейрон гэдэг бол төвөөс зугтах буюу эфферент ширхгийг хөдөлгөөний нейрон гэж нэрлэдэг. Мэдрэхүй нейрон буюу афферент нь мэдрэлээс 2 туйлт, олон туйлт эсүүд нь мэдрэхүй эрхтнүүд эсвэл рецепторуудтай холбоотой дендриттэй байдаг. Төв мэдрэлийн системд мэдээллийг дамжуулах үүрэгтэй. Завсрын нейрон нь мэдрэхүйн болон хөдөлгөөний нейроныг холбож мэдрэлийн импульсыг тархи руу мөн эффектор руу дамжуулдаг. Хөдөлгөөний нейрон эфферент буюу хөдөлгөөний эсүүд нь төв мэдрэлийн системээс хол дохио дамжуулж булчирхай хариу урвалыг өдөөдөг 1 туйлт эсүүд юм. Мэдрэхүйн нейронуудын хамтдаа ажиллах зарчмыг дараах схемээс ажиглацгаагаарай. Мэдрэхүйн эрхтний тусламжтайгаар гадаад орчноос цочрлыг хүлээн авч мэдрэхүйн нейроноор дамжуулан завсрын нейронд очиж завсрын нейрон тархи нугсанд байрлах бөгөөд мэдээллийг боловсруулсны үр дүнд хөдөлгөөний нейроноор дамжуулан ажиллах эрхтэн буюу эффектор эрхтэнд хариу үйлдэл үзүүлж хамтдаа ажилладаг.